Сайн байцгаана уу? Бид өнөөдрийн теле хичээлээрээ гэр бүлийн боловсролын агуулгын хүрээд насанд хүрэгчдийн бие даанч суралцсан сэдвээр өөрчлөлтийг чиглүүлэгч төвийн захирал доктор Сүрэн Чимэг багштай хамтран заана. Насанд хүрэгчид өөр өөрийн гэсэн сурах арга барил онцлогтой байдаг шүү дээ. Тэр дундаа одоо бичиг үсгийн боловсрол эзэмшсэн бичиг үсэг үл мэдгчид за мөн түүжлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцлогийн талаар тодруулж хэлвэл за мөн түүжлийн эдгээр хүмүүст тулгамдж байгаа олон төрлийн саад бэрхшээлүүд байдаг. Тэдгээр саад бэрхшээлийг хэрхэн яаж ямар арга замаар даван туулах талаар тодруулж үзье яваш. За насанд хүрэгчид сурч хөгжин гэдэг бол өөр өөрийн гэсэн түлхүүрүүдтэй байдаг. Тэгэхээр сурч хөгжөхөөр ажиллаж байгаа сурч хөгжихийн төлөө зорж байгаа хүмүүсийн хувьд бол эдгээр түлхүүрүүдээ өөрийнхөө хувьд яаж зөв ашиглах уу? Энэ түлхүүрээр би өөрийнхөө юуг тайлж нээжээж үр дүн төрөх үү гэдгийг ойлгох хэрэгтэй болдог. За ингээ өнөөдрийн хичээлээр насанд хүрэгчдийн суралцах 12 түлхүүрийн талаар ярив. Нэгдүгээр насанд хүрэгчдэд хангалттай цаг гэдэг юм хизээч байдгүй. Танд ч надад ч адилхан ямар нэгэн юмд сурахаар хичээж зорж эхэлсэн бол та заавал тэрэндээ зориулж цаг гаргаж явах хэрэгтэй. Хизээ миний амьдралын хувьд, миний ажлын хувьд, одоо миний ар гэрийн боломжийн хувьд ямар л цаг хугацааны боломж байна вэ? Тэрнэндээ өөрийгөө зохицуулж сурахтаа бид нар цаг зайлшгүй гаргаж явах хэрэгтэй. Хоёр дахь нэг чухал төлхөөр бол насанд хүрсэн багштай харилцах харилцааны хувьд бол тухайн одоо сурч мэдж байгаа зүйлийн чанарт нөлөөлдөг одоо ийм чухал зүйл байдаг. Багштайгаа хэдий ч нэ сайн ярилцаж, ойлголцож, харилцаж чадна уу? Төдий хэмжээгээр насанд хүрэгчдийн суралцах, ойлгох энэ боломжууд нь нэмэгдчихэд. За насанд хүрэгчид бол их шуурхай хэрэглэгчд байдаг. Өнөөдөр та сурсан юм аа, өнөөдөр шууд амьдралтаа хэрэгэлдэг. Өнөөдөр та мэдсэн юм аа, өнөөдөр шууд ажилдаа болоод бусад одоо өөрийнхөө бодож санаж байгаа энэ бүхэнд хэрэгэлдэг. Тийм учраас тухайн сурч байгаа агуулгыг би яаж эндээс юуг олж авч юутайгаа холбох уу гэдгийг ойлгож хүлээж авч сонсч ээж энэ маань илүү үр дүнтэй бөгөөд амьлах боломж бүрддэг. За дөрөв дэх төлхөр бол насанд хүрэгчид холбоотой хэрэглэгч. Холбоотой хэрэглэгч байдаг. Холбоотой гэдэг нь таны шинээр авч байгаа мэдлэг, мэдээлэл тухайн одоо учрыг нь олж авч өөртөө хоногшуулж үлдээж байгаа энэ зүйлээ бид нар амьдралынхаа бусад туршлага, бусад өөрийнхөө өмнө мэдчихсэн мэдлэгтэйгээ холбож ээж энэ маань сая амилж таны хэрэгцээг хангах тэр төвшөнд очдог. Тийм учраас мэдээллийг авахдаа тухайн одоо сургалтаас би айл хэсэгтэйгээ эсвэл миний мэдж байгаа юутай яаж холбогдоод тэрийг минь яаж өөрчлөх вэ? Яаж үр дүн төрөх үү гэдгийг бодож сурах нь илүү үр дүнтэй болдог. За 5 дахь гол төлхөөр бол насанд хүрэгчид амьдралд маш олон үүрэг гүйцэтгэдэг. Би нэг ажил хайгаад олж чадахгүй байгаа иргэн байлаа гэхэд та гэртээ харахаар аав ээж та одоо дэлгүүрт очихоор худалдаа авахч магадгүй та гудамжинд гараад ирвэл энэ нийгмийн одоо нэг хэсэг иргэн гэх мэтлэнгээр олон үүргүүдийг гүйцэтгэж яадаг. Ингээд энэ олон үүргийг гүйцэтгэж байх явцдаа та дахин одоо сурч хөгжих ийм хэрэгцээ шаардлагууд гарч идэг. За 6 дахь төлхөөр маань насанд хүрсэн хүмүүс инээж явахдаа илүү их сайн сурдаг. Энэ бол бүхний хувьд ижил инээхийн цааталд өөрийгөө удирдах асуудал. Стрессээ зохицуулах асуудал. Магадгүй таны өмнө зогсож байгаа хүн эсвэл танд тухайн агуулгыг зааж байгаа хүн тань таалагдахгүй байж болно. Таалагдчих алавчаас байхгүй байхыг үгүйсэхгүй. Зүгээр бид нар өөрийнхөө дотор байгаа олон нөгөө амьдралд гүйцэтгэж байгаа олон үүргээс үүдэлтэй стрессээс болоод сурч чадахгүй байх нөхцөл боломжууд бас байдаг учраас бид нар тэрнийг бид нар хэдий ч нэ зөв залж иж сурч хөгжих үйл маань үр дүнтэй болно гэдгийг ойлгох хэрэгтэй болж байна. За 7 дугаар төлхөөр бол цаг хугацааны төлхөөр байгаа. Насанд хүрэгчдийн анхаарал төвлөрөх хугацаа маш богино байдаг. Маш богино. Үндсэндээ таны анхаарал төвлөрөх хугацаа бол 20 минут л анхаарлаа төвлөрүүлэх хамгийн дээдлийн хугацаа. Тэгэхээр бид нар энэ 20 минутыг яаж үр дүнтэйгээр, үр бүтээлтэйгээр, үр өгөөжтэйгээр өөртөө одоо мэдээлэл, мэдлэг болгож авч үлдэх вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр бид нар цаг хугацааг үр дүнтэйгээр илүү одоо амьдралдаа хэрэгцээтэйгээр ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй болдог. За 8 дахь гол төлхөөр бол биднэрт бүгдээрэнд маань амьдралын туршлага бий. Насанд хүрсэн магадгүй та насанд хүрсэн боловсролын төвийн аль нэг одоо салбар дээр очиж сурч хөгжиж байгаа байх, сурч хөгжөхөөр зорж байгаа байх, хичээж байгаа байх. Гэтэл таны амьдралын туршлага таны өмнө зогсоод хичээл зааж байгаа багшийн амьдралын туршлагаас илүү их тохиолдлууд олон. Гэтэл бид нар яадаг вэхээр
За одоо энэ хүүхдээс ч юу авах вэ гэсэн байдлаар асуудал ханддаг. Энэ маань эргээд таны нөгөө сурч өгчих боломжийг шууд хааж идэг. Тийм учраас бид нар амьдралын туршлага байгаа ч гэсэн энэ маань таны сурч байгаа одоо сурах гэж өнөөдөр зорж байгаа зүйлээс чинь ялгаатай шүү гэдгийг бас ялгаж ойлгох нь чухал болдог. За 9 дахь түлхүүр маань өөрчлөлтийн түлхүүр байдаг. Насан туршид бол амьдралаасаа байглаасаа заяасан өөрчлөлтөд дургүй хүмүүс. Бид нар хүүхэд байхдаа ингээд өдөр тутмын өөрчлөлтийг тэр болгон анзааралгүй, тэр болгон одоо мэдрэлгүйгээр засаад, зогцоод ингээд явцдаг. Гэтэл насанд хүрээд ирэх тусмаа бидний хийж байгаа ажил, бидний одоо амьдралын хэв маяг, өөрийнхөө дассан, сурсан, тухтай, таатай энэ юмнасаа гарахгүй байхыг, эсвэл энэ юмдаа зогцсон байгаа тав тухтай эзэлсэн байр сууриасаа хөдлөхгүй байхыг хичээж эхэлдэг. Яг л таны шинээр сурыг мэдье гэж байгаа зүйл таны өмнөх дадлыг өөрчлөх хэрэгцээ байнга гарч идэг. Өмнөх дадлаас чинь өөр байх шаардлага олонтаа гарч идэг. Тэр үед бол үгүй би сурсан юмыг сураар бодгоомаа гэд ингээд бид нар хуучнараа явах гэдэг. Тэгэхээр энэ бол насан туршийн сургалтын чухал төлхөөрүүдийн нэг болдог. За 10 дахь нь насан турш тусмаа бид нар ямар нэгэн эрсдэл хийхээс айдаг. Тэгэхээр энэ эрсдлийн хувьд за би тэрэн дээр тэгээд очивол тэгээд одоо буруу болчихно. Эсвэл ингээд муугаа харуулчихна, ингээд тааруугаа мэдрүүлчихнэ гэсэн энэ одоо байдлаасаа болоод насан туршид тэр болгон одоо эрсдлийг хийдэггүй. За энэ нэргээд бид нарт сурч хөгжих боломжийг хааж яадаг. Тийм учраас насан туршидын одоо суралцах 10 дахь хэмтлхүүрийг эрсдэлтэй алхмыг зоригтойгоор хийх төлхүүрийг бас бид нар өөрсөн дээрээ анхаарч анзаарч харах хэрэгтэй юмаа гэдэг. За 11-дүгээрт нь сонирхолтой төлхүүр байдаг. За энэ бол сурах боломжийн төлхүүр. Та өнөөдөр сурахаар шийдээд аль нэгэн танхимд, аль нэгэн одоо газарт магадгүй аль нэг сургалтын төв дээр, насан туршийн боловсролын төв дээр аль нэгэн газар зориод очсон байлаа гэж бодъё. Тэгэхээр та тэнд очсон байгаа чинь та тэр өгөх гэж байгаа, авах гэж байгаа агуулгадаа суралцаж чадна гэсэн баталгаа бөгөөд нотлохоо бол биш. Та зөвхөн хүсэж байгаа учраас л очсон байгаа хэрэг. Тэгэхээр тэнд очсноороо би бүх юмыг болгох чинь гэж биш. Харин тэнд би юу хийж, яаж сурчээж би энийг болгох вэ гэдэг дээр өөртөө ажиллах хэрэгтэй болдог. Тэгэхээр суралцахаар шийдээд ирсэн байгаа чинь суралцах боломжийг бүрдүүлчихсэн хэрэг ерөөсөө биш шүү гэдгийг бид нар ойлгож өөрийгөө тэр суралцах үедээ суралцах зорилготой залж чиглүүлэх хэрэгтэй юмаа гэдгээ ойлгох болж байгаа. За ингээ 12 дахь төлхүүр бол насан турш тусмаа бид нар амьдралын туршлагатай, мэдлэгтэй болох тусмаа сониучрах мэдрэмж алддаг. Хүүхэд бол маш сониучхан. Сониучхан байгаа хэмжээрээ энийг яагаад ингэ тийм бол, энэ яагаад ингэж юм бол, тэр яагаад тийм бол гэдэг байдлаар хүүхдүүд шин мэдлэгийг өмнөх байгаа дээрээ нэмж авч яадаг. Гэтэл насан туршид тэр сониучрах мэдрэмж нь баг багаар алга болсоор байгаа сүүлдээ бүр бид нар ингээд хэрэг юмд одоо тоохоо болж эхэлдэг, ингээд дөжирдэг. Энэ чинь эргээд шин юмыг олж харах, шин юмыг сонирхож, шин юмыг өмнөх байгаа одоо мэдлэг болоод амьдралынхаа туршлагатай холбох энэ боломжуудыг маань үгүй хийж идэг. Тийм учраас бид нар аль болохоор их сониучрах, шин юмнуудыг мэдэж авахын төлөө өөрийгөө залах энэ үйлдэлүүдийг хийх нь илүү чухал болдог. Ийм 12 төлхүүрийг бид нар өөрийнхөө хувьд одоо зөв болгосон цагт сая хамгийн одоо эерэг байдлаар илүү үр дүнтэйгээр суралцах нөхцөл боломж бол бүрднэ. Тэгэхээр бид нар сурнаа, хөгжнөө, насан туршийн одоо боловсролын төвд хандаад ямар нэгэн чадвар эзэмшнэ гэж байгаа бол энэ шууд тантай холбоотой. Бид нар хүүхдүүдийг бол чи сурсангүй, чи мэдсэнгүй, чи давтсангүй, чи тэгсэнгүй гэдэг ингэждэг. Гэтэл насан турсан хүнд бол тэгж хэл хинч байхгүйгийн зэрэгцээгээр та энийг өөрөө л зөв болгож ээж үр дүнд хүрдэгэ гэдгийг ойлгох нь чухал. За энэ бол саяхан бидний хэлсэн бүх хүмүүст хамаатай тийм ээ, хөгжлийн бэрхшээлтэй байвал өөр болдог, эсвэл ахмад настай бол өөр болдог, арай залуу ажил хайж байгаа залуу бол өөр болдог юм зүйл байхгүй. Насан туршийн хувьд бүгдд нь ийм одоо үндсэн төлхөөрөд буюу ийм одоо шалтгаанууд байдаг учраас энэ шалтгаанаа бид нар өөрийнхөө хувьд хамгийн зүгээр тайлж ээж илүү үр дүнтэй болдог. Тэгэхээр одоо эдгээр хүмүүсүүд маань цаашд өөрсдийгөө хэрхэн яаж хөгжүүлэх вэ? За одоо тэр дундаа гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд их байна. За мөн тэтгэврт гарсан өндөр наснуугууд байна тий. Эдгээр хүмүүстэй хамтж зөвлөгөө өгвөл тэгэхээр насан туршидад хизээч хангалттай цаг хугацаа байдаггүй гэсэн. Тэгэхээр хангалттай цаг хугацаа байхгүй учраас бид нар сурч хөгжихийн тулд өөртөө цаг гаргах хэрэгтэй. Өөртөө л цаг гаргах хэрэгтэй. Магадгүй
гэртээ хүүхдээ хараад байж байгаа ээжийн хувьд бол хүүхдээ унтсан хойгоор би юу хийх үү гэдгээ эртнээс төлөвлөх, тэрнийгээ сурч өгчөхдөө зориулах ч юм уу. Гэтэл бид нар аль нэг насан туршийн боловсролын төвд ч хаа нэгэн газар сурч байхдаа за яг хөө тэгж жагаад нэг шалгалт өгөхөөр болгочна гэж бодоод идэг. Үгүй. Сурна хөгжин гэдэг бол байнгын дадлын ийм үйлдэл учраас бид нар тэр цаг хугацаагаа өөртөө гаргаж ижил сурч хөгжих боломж маань бүрддэг. Хүүхдэд бид нар ямар нэг байдлаар одоо хичээлээ хий, одоо тэг гэдэг ингээд цагийг зохицуулж өгдөг бол насан туршидын хувьд таны цагийг зохицуулж өгөх хинч байхгүй. Тийм болохоор та өөрийнхөө цагийг өөртөө цаг гаргах тал руу зөв зохион байгуулах нь чухал болдог. За багштайгаа харилцах харилцааны хувьд насан туршидын хувьд багш чинь танаас залуу гэж болно. Танд магадгүй өнөөдөр амьдрах шин арга ухааныг зааж байгаа багш таны туулсан шиг амьдралын одоо туршлагатай амьдралыг туулсан насыг илээсэн ч юм уу ийм бишээж болно. Гэвч багштайгаа яаж илүү ойр дотн ярилцаж, ойлголцож, харилцах тусам энэ таны сурах чадрыг, сурах боломжийг нэмж идэг. Тийм учраас та илүү одоо ойлголцох, багштайгаа ярилцах, ойлголцохын төлөө ажиллах энэ зүйл бол чухал. За олон тохиолдолд насан туршид сургалтын, хичээлийн завсарлагаагаар эдгээр багшаасаа нэг юм асуучих гэхээр бас эмээдэг ч юм уу эсвэл тэр цагийг одоо зөв ашиглахгүй байх энэ тохиолдлууд бас байдаг. Тийм учраас бид нар аль болохоор боломжит бүх цагийг нэгтээ тэр сурч хөгжөхөөр зориулаад очичихсан байгаа цагаа өөртөөлтөд өнгөрөөх нь чухал болдог. Мэдээж насан туршид одоо гэрийн даалгавар хийж байгаа шиг суугаад ажиллаад бичээд ингэх цаг зав боломж бол бага. Тийм учраас тэрнийгээ бодож явах хэрэгтэй. Автобусанд явахдаа эсвэл гэрийн ажлыг хийж явахдаа юм аваад явахдаа бидэрт бодох боломжууд бол байдаг. Тэгэхээр амьдрал баян бидний хинт ч хизээч юуш тохиолдохыг хэн ч хэлж одоо таашгүй. Гэхдээ та үнэхээр одоо сурах гад анги руугаа, танхим руугаа аль нэгэн одоо төв рүү очиж байгаа бол та тэр цаг хугацаагаа тэрэндээ л зориул. Тэр өмнөх юмнасаа өөрийгөө тасал. Тэгжээж бид нар сая тэндээс авах юм авах боломжууд бүрддэг. Тийм учраас бид нар олон тохиолдолд насан туршид нөгөө өмнөх стресстайгаа орж ирээд нөгөө хичээл дээр бухимдаж суусаараа байгаад ямар ч үр дүнгүй гараа авчих тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэнийг бид нар одоо өөрөө л та удирдан залуу гэхээс таны дотор руу хинч харж чадахгүй гэдгийг ойлгох нь чухал болдог. Бид нэр эрсдэл дургу гэсэн зайхан тэгэх юм бол тэгээ болор чинь ингэх юм бол ингээ хэцүүт чинь гэж ингээ бодоод байдаг. Гэтэл тэрнийг сурч тэрнээс богино хугацаанд амжилтанд хүрэх энэ аргаар ажилласнараа ямар үр дүн бий болох юм, эсвэл яаж миний амьдрал дээшлэх юм, яаж энэ маань илүү эерэг болох юм гэдгийг илүү сайн харж явах юм бол энийг харахын төлөө, энийг ойлгохын төлөө багштайгаа илүү сайн ойрхон харилцаж, ярилцаж, асуултандаа хариулт авч явах юм бол энэ маань таны хувьд, таны амьдралын хувьд үр дүн авчирдаг. Тэгэхээр бид нар тэр эрсдлээс айх биш, харин яаж тэрнийг өөрийнхөө нөхцөл байдал тохируулж эерэг байлгах вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй болж байгаа. За та ингээд магадгүй тэмдэглэх дэвтрээ цүнхээ бариад сургалтын танхимд ирсэн байгаа чинь таны сурах чадварыг илтгэж байгаа хэрэг биш ээ гэж хэлсэн сонсоход хэцүү байж магад. Гэхдээ энэ бол бодит байдал. Та танхимд ч бай, ажлын байран дээрээ ч бай, эсвэл одоо суралцгаар шийдээд аль нэгэн сургалтын төв хаан ч бай. Та тэнд очсон байгаа чинь сурчин гэсэн үг биш. Та өөрөө л хичээх хэрэгтэй. Та өөрөө чармах хэрэгтэй, та өөрөө ажиллах хэрэгтэй. Яг л сурч хөгжинэ гэдэг чинь сурахад зовлон байгаа юм шиг боловч сурсны дараах жаргал таны амьдралыг өөрчилдөг гэдгийг л ойлгож ий сая бид нар үр дүнг босгож ирдэг. Тэгэхээр тэр талаасаа асуудлыг харах нь чухал болж байна. Ингээд хамгийн сүүлийн одоо сониучрах мэдрэмжгүй болчихсон байгаа бидний хувьд тийм ээ бид нар энийг өөрчлөх хэрэгтэй. Хүүхдэд байгаа тэр бид нар одоо жишээ нь бага насны хүүхэд дандаа худлаа ярьдаг ч юм уу байнга яагаад асуудаг зовлонтой хэцүү мэцүү гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ хүүхдэд байгаа тэр чанар сурах боломжийг сурах хаалгуудыг нээждэг. Тийм учраас бид нар өөрсөндөө тийм боломжийг бүтээ өөрсдөө бүх зүйлийг сониучаар олж хаар тэрнийг өмнөх байгаа туршлагатайгаа амьдралынхаа одоо мэдлэгтэй мөн өөрийнхөө зорж байгаагатайгаа холбож бод. Тэгхийн бол бид нар илүү их боломжуудыг олж харах нөхцлүүд бүрднэ. Бидний амьдралд маш олон асуудал байдаг хэдий ч үүнийгээ даван туулж өөрийгөө хөгжүүлэх боломж зөвхөн та бидний өөрсдийн оролцооноос хамаарна гэдгийг бид өнөөдрийн хичээлээрээ мэдэж авлаа. Хэрэв танд өөрийгөө хөгжүүлж насан туршдаа дасгалзгүй суралцах хүсэл тэмүүлэл байгаа бол насан туршийн боловсролын төвийг зориорой. Иргэн таны насан туршдаа дасгалзгүй суралцах үйлс танд амжилт хүсье.